ерөөдөө жилийн 14.4% хүү таатад очино. Oh my god! Өнөөдрийн видео маань үл хөлөх хөрөнгө оолтын талаар та жижигхэн зөвлөгөө өгч байна. За, ихэвчлэн хүмүүсийн амьдралын хамгийн том хөрөнгө оолт юу юм бэ гэх юм бол өөрийнхөө байранда, өөрийнхөө хаусанда хөрөнгө оолт хийдэг. Айлтж авахдаа ерөнхийдөө шууд хамгийн том орлого олдог. За, тэр нь яг юу юм бэ гэх юм бол үн ханшин өсөлт. За, байшин зөв сонгосон бол сургуульд ойрхон, утаа багтай, замд ойрхон, гадаа зогсоолтой, доор хангалттай, дулаан зогсоолтой, эргэн тойрон амьдарч байгаа хүмүүс нь сайн хүмүүс. Тиймэрхүү байр сонгож чадах юм бол худалдаж авахдаа зөв сонголтоо хийж юм бол хамгийн том ашиг гэж. Хоёр дахь орлого нь яг юу юм бэ гэх юм бол бас дахиад байрны үнийн өсөлт. Гэхдээ энэ дээр хэдүүлээ нэг юм ялах хэрэгтэй. Эргэн тойрон бүх байрнууд яг адилхан хуваар нь өссөн байгаа юм бол та яг жинхнээс ашиг хийгээгүй. Яагаад гэх юм бол тэр байраа зараад дараагийн байр руу орох юм бол тэр өссөн үн хамаагүй болчих тийм. Яагаад гэх юм бол хуучин байр, шинэ байр яг адилхан өссөн бол та ашиг хийгээгүй. Тийм учраас үйл хөлөх хөрөнгө оолтын чиглэлээр хөрөнгө авч байгаа юм бол номер 1 үн ханшны өсөлтөөр анхаарал тавиа. Тэгвэл ганцхан үн ханшны өсөлт биш, инфляц бусад байрны үн ханшны өсөлтийг та бас тооцох хэрэгтэй шүү. За үйл хөлөхөөр хөрөнгө оолт хийгээд тэрнэр өндөр ашиг олъё гэх юм бол хамгийн бодит хамгийн өндөр гүйцэд арга нь яг юу юм бэ гэх юм бол үйл хөлөхөө хямдхан авах хэрэгтэй. За яаж хямдхан авах юм бэ гэх юм бол миний арга байгаа би жишээлбэл өөрийнхөө орон сууцаа бартараар авсан. Тэгээ бартараараа ерөөхдөө үйлчлэгээ үзүүлсэн, төмрийн ажил хийж өгсөн. Тэгээ манай төмрийн хийц үйлдвэр маань нэлээд өндөр ашигтай ажилладаг. Тэргээрээ ерөөхдөө сая 600, сая 800-ийн үнэтэй байрыг ойролцоогоо цэвэр дүнгээр 800 мянган төгрөгөөр худалдаж авсан. За, бартараар юм худалдаж авнаа бас эрсдэлтэй яагаад гэх юм бол цаана байгаа барилгын компани ихэвч төлбөр тооцоо бэлэн мөнгөөр хийх ёстой. Барилгын компани харилцагчнаараа гомдоохгүй тулд бэлэн мөнгөтэй байх ёстой. Тийм учраас зөвхөн газраа оруулаад хамаг санхүүжилттэй банкнаас харилцагчийн урьдчилгаа тэгээ бартараараа тийм төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүсээс юм хэд аль болох хол байх хэрэгтэй байгаа. Жишээлбэл миний байр бүтэн жил хоцорсон. Гаражны гэрчлэгээ авах гэж бараг 2 жил болсон. За хоёр дахь арга нь яг юу юм бэ гэх юм бол урьдчилгаа авахын төлн ерөөдөө төсөл маань дүнгиж эхлэхдээ урьдчилгаа төлөх юм бол бас ерөөдөө хямдхан авах боломжтой. Тэгэхдээ энэ дээрээ бас дахиад та анхаараа бас эрсдэлтэй. Тэгээ өнгөрсөн жилдээ маш олон барилгууд зогссон. Яагаад гэх юм бол бараа материалаа урьдчилаад аваагүй, хангалттай мөнгө байгаагүй, арматур төлбөр хятад руу шилжүүлээгүй. Тэгсэн чинь ингээд тээврийн хоцрогдол гараад Монголд байгаа арматур нь байхгүй болоод урд хөршийнхээ төмрийн үн бараг нэг нугараад тэгээд барилгын гүйцэтгэгч компани түүхийд цалин хөлсмөс ингээд өсөө явсан чинь өнгөрсөн жил миний мэдхээр маш олон туршлагагүй барилгын компаниуд бараг одоо ашиггүй ажиллагаад байгаа. Туршлагагүй, чанар муутай санхүүгийн чадамжгүй компаниас байр урьдчилаад авснаас дахиад 1 юм уу 2 жил мөнгөө ерөөхдөө хоригдлуулад дунд зэргийн эсвэл тэрнээс дээгүүр нэр хүндтэй компаниасаа байраа захиалсан хамаагүй дээ шүү. За дараагийн хэсэгт хэвлэлээ уулзах. Сурчлагын хэсэг рүү орчээ. Тэгээ эдрээ бас хоолны мөнгө олох ёстой. За би одоо хаана ирсэн байна гэх юм бол Active Garden. За Active Garden-ы төсөл маань хаана байршилтай юм бэ гэх юм бол яг стадионы замын эсрэг талд одоо Яаргны тойрогны дэргэд байгаа. За энэ төсөл маань олон сонирхолтой давуу талуудтай. Та ингэ харж байгаа бол энэ яг Яаргны тойрог. Тэгээ эндээ төслийн нэг давуу тал юу юм бэ гэх юм бол ерөнхийдөө газрын хэсгээ E-Mart-тай хамтраад ерөнхийдөө эндээ нэг E-Mart баригдах юм. За эндээ ерөнхийдөө нэг орон сууцны байшил объектууд харагдаж байгаа. Энд та харж байгаа бол Active Garden-ы орон сууцуд байгаа. Тэгээ нэлээд олон зогсоолтой ногоон байгууламж ерөнхийдөө сайтай. Энэ дотор бас Cambridge хөтөлбөрийн сургуультай хамтарч байгаа. Тэгээд Яармаг ч гэсэн өөрөө маш олон сургуулиудтай. Тэгэж одоо хотын захиргаа нүүж байгаа. Тэгээд ер нь энэ төсөл маань одоо ер нь 2 дугаар ээлжинд захиалга аваад эхэлсэн байгаа. Энийг ягаад таад анхааруулж байна гэх юм бол нэг давуу тал санал болгож байгаа. Та ийшээ урьдчилгаа байршуулаад төлбөрөө төлөх юм бол төсөл маань хэрэгжүүлээ дуусаад таад маань үйл хөдлөхийнхаа гэрчлэгээ авах хүртэл сар болгон таадад урьдчилт төлсөн мөнгөн дээр 1.2% хүү тооцогдно. Ерөөдөө жилийн 14.4% хүү таадад очино. Oh my god! Энэ төслийг харах юм бол дэд бүт сайтай. Эргэн тойрон үйлчлэгээ, худалдааны төв, зогсоол бүх юм ерөөдөө нэлээд дайггүй. Тэгээд та хэд мэдж байгаа бах Teso Group, Teso Properties ямар төслүүд хэрэгжүүлсэн бэ гэх юм бол Содон хороол, Sky Garden, Palm Springs
Тэгээ Active Garden. Тэгээд бас одоо шинэ орчин сургуулийн яжууд ч гэсэн Alpha Zone гэдэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд бас түрүүн хэлжсэн үйл хөдлөх худалдаж авах юм бол туршлагатай санхүүгийн чадамжтай компаниас орон сууцаа захиалах юм бол ямар нэгэн хоцрол юм уу эрсдэл үүсэхгүй. Тэгээд над шиг бүтэн жил гэрчлэгээ гих мэтчлэн хүлээх ерөнхийдөө эрсдэл нэлээд бага. Тэгвэл энэ төсөл дээр тийм эрсдэл гарсан ч та хэдийн урьдчилгаа төлсөн мөнгөн дээр хүү бодогдож байгаа. За, сурчлага дууслаа. Тэгээд өмнөхөд байр худалдаж авахдаа ерөнхийдөө ихэвч ашиг гэдэг тийм. Дараа нь зарья гэх юм бол сайхан хороол байгаа юм бол хурдан зарагддаг. Түрээслэе гэх юм бол бас хүмүүс нь хурдан ороод ирдэг. Тийм учраас тийм зогсоол сайтай. Иргэн тойрон сургууль, дэлгүүр, зам, тийм тээвэр мэв гих мэтлэн тийм цэгүүдэд ойрхон байгаа газартаа байр авчих юм бол явандаа угаасан үн ханш нь өснө. Тийм. Гэхдээ ганцхан одоо бүх байрнуудтай зэрэг үн ханш нь өсөхгүй ерөөдөө төрүүлээд өссөн. Тэгээ эзэн нэг цагт тэр байраа зарья эсвэл түрээслэе гэх юм бол тэрнээсээ гайгүй орлого авах боломжтой. Тийм учраас залуу хүмүүст нь бие зөвлөмөр байна гэх юм бол тийм аль болох хамгийн хямдхан байр яарад орохгүй нэмж хөрөнгө олт хийгээд жишээлбэл хувьцаа тийм бондын хөрөнгө олт хийгээд тэгээд хуримтлаа сайн хороолт дотор сайн найдвартай барилгын компани орон сууц авчих юм бол дараа нь ч гэсэн ингээд зархад тий түрээслэхэд маш амархан болно. Энэ контент таад таалагдсан бол лайк шеэр дараарай. Тэгээд амьдралын хамгийн том хөрөнгө олт хийхээс өмнө сайн судалгаа хийгээрэй. Гой байр аваарай. Тэгээд таад амжилт хүсье.